хүчтэй Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас сар болгон бэлтгэн өргөдөг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгээрээ дамжуулан бид прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, хууль эрх зүйн мэдээллийг хүргэхийг зорддог. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ прокурорын байгууллагад энэ 8 дугаар сард болж өнгөрсөн онцлог үйл явдал, нийслэлийн прокурорын газраас хийсэн онцлог судалгаа, мөн эргэн танд булангаараа гэмт хэрэг зөрчлөөс өршлөн сэргийлэх мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Прокурорын мэдээлэл нэвтрүүлэг онцлог сэдэв булангаар та бүхэнд хүрч байна. Онцлог сэдэв буланд нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Баяр Чимэг оролцож байна. Тэгэхээр нийслэлийн прокурорын газраас хүүхдийн тэтгэмжтэй холбоотой судалгаа хийсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөвч шүүхийн шийдвэрээр сар болгон төлбөл зохиох тэр хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй нь хууль тогтоомжод нийцэж буй эсхийг судалсан. Судалгаагаар юу ямар нөхцөл байдал тогтоогдсон байгаа вэ? Нийслэлийн прокурорын газраас 2025 оны 4-р сард зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасан зөрчлийн улмаас хүүхдийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар судалгааг хийсэн. Ер нь яг энэ нь ямар зөрчил юм бэ гэдгийг илүү дэлгэрүүлж тайлбарлах юм бол тэтгэлэг төлөгч буюу шүүхийн шийдвэрээр сар болгон хүүхэдтэй тодорхой хэмжээний тэтгэмж төлөхөөр шийдвэр гаргуулсан тэдгээр хүмүүс хүүхдийнхаа тэтгэмжийг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар төлөөгүй байгаа тохиолдолд төлөөгүй үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол энэ нэг зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үздэг. Ингээд зөрчил үйлдсэн байна гэж үзэх юм бол хүнийг бол 100,000 төгрөгөөр торгодог, эсвэл албадан сургалтанд хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулдаг ийм төрлийн зөрчил юм байна. Тэгэхээр судалгаагаар бол ерөнхийдөө 2025 оны 1-р улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд шүүхээр хүүхдэд тэтгэмж төлөх ёстой гэж шийдвэрлүүлээд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа 3367 хэрэг байдгийн байна. Тэр энэ 3367 хэрэгээс хичнээн нь хүүхдийнхаа тэтгэмжийг төлдгийн хичнээн нь төлдгүнбэ гэж судлаад үзэхээр 1822 хэрэг буюу 1822 тэтгэлэг төлөгч хүн гэсэн үг. Хүмүүс хүүхдийнхаа тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр нэгэн шүүхийн шийдвэр гарсан бол хүүхдийн тэтгэмжээ төлөх нь зайлшгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд энэ тэтгэлэг төлөөгүй байгаа 1822-ын тэтгэлэг төлөгч ямар шалтгааны улмаас ер нь хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй гэдэг юм бэ? Судалгаагаар ер нь ямар нөхцөл байдал тогтоогдсон бол? Тэтгэлэг төлөгдөхгүй байхад ер нь хэд хэдэн шалтгаан нөхцөл бас нөлөөлсөн байж болзошгүй ийм үйл баримтаа судалгаагаар тогтоогдсон. Нэг талаас бол тэтгэлэг төлөгч нар өөрсдөө санаатаагаар хүүхдийнхаа тэтгэлгийг төлөхгүй байх ч юм уу те. Энийг нь яагаад санаатаагаар төлөхгүй байна гэж үзэж ийн гэхээр Монгол улсын хилээр гараа явчихсан ч байх жишээний. Эсвэл тэтгэлэг төлөгчийн хөрөнгнөөс үнэхээр суутгаад тэр хүүхдэд нь тэтгэмж болгоод өгөх хэмжээний ийм хөрөнгө байхгүйгээс энэ тэтгэлгийн төлөгдөөгүй тохиолдол байдаг бол зарим хэсэг нь бол ингээд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлээд хорихол эдэлж байгаа ийм тохиолдлууд байдгийн байна. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч хууль заасан чиг үүргээ бүрэн дүрэн хэрэгжүүлээгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгнөөс суутгаж тухайн хүүхдэд олгогдох тэтгэмжийг нь гаргуулах энэ шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс эдгээр хүүхдүүдийн эрх зөрчигдсөн бас байж болзошгүй ийм нөхцөл байдал тогтоогдсон байна. Ер нь энэ шүүхийн шийдвэрээр сар болгон тэтгэмж төлөхөөр ингээд шийдвэр гарцсан үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа энэ тохиолдолд бол ер нь зайлшгүй энэ тэтгэмж төлөгдөх ёстой. Ер нь бол энэ тэтгэмж төлөөгөө асуудал чинь нэг талаасаа эрүүгийн хуульд заасан гэмтэргийн шинжтэй, нөгөө талаасаа зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байдаг. Хэрвээ тухайн тэтгэвэр төлөгчийн үйлдэлийг гэмтэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол энийг бол тусдаа эрүүгийн хэрэгний шийдвэр тухай хууль заасан үндслэл журмын дагуу ингээд шалгаа шийдвэрлэдэг асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдийнхаа тэтгэмжийг ингээд төлөхгүйгээр яваад байх ямар ч хуулийн гарц гаргалгаа байдгүймаа гэдгийг бас иргэд ойлгоосоо гэж хүсэж байна. Судалгааны үр дүнд та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Судалгааныхаа дүнг үндэслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шийдвэр гүйцэтгэгч нарыг хуулиар заасан чиг үүргээ нийгмээр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хууль тогтоомжийг бас бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар албан бичиг хөргүүлсэн. Тэгэхээр дээр дурсан тэтгэмжээ төлөөгөө төлбөр төлөгч нарын гэмтэргийн шинжтэй үйлдэлийг тэдгээрийн оршин суугаа хаягийнхан дагуу цагдаагийн байгууллагад мэдээлж шийдвэрлүүлэх ийм бас үүргийг өгсөн. Түүнчлэн зөрчлийн шинжтэй үйлдэлийг яралтай зөрчлийн гомдол мэдээлэлтэй аваад харьяа шүүхээр шийдвэрлүүлэх ийм үүрэг даалгаврыг өгч ажилласан байж байгаа. Мөн зөрчлийн шинжтэй үйлдэлийн улмаас
одоо хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн явцад нөхөн төлөгдөл зохих одоо мөнгөн хөрөнгийг тооцож одоо шийдвэр гүйцэтгэгч нарыг гаргуулж төлбөр авахч хүүхдүүдэд олгуулаарай гэсэн ийм үргийг бол өгсөн байж байгаа. За ингээд судалгааны үр дүнгийн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагатаа бид нар бас уулзалт зохион байгуулж одоо судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж танилцуулсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс бол судалгааны дүнг хүлээж аваад энэ талаар манай байгууллага мөн тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулах ёстой байна гэсэн ийм хоёр байгууллагын санал нэгдсэний үндсэн дээр бол маш эерэг бол үр дүн гарсан. За ерөөсөө судалгаа хийж дуусмагц ерөөсөө шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 170 төлбөр төлөгчийн үйлдэлийг гэмтэргийн шинжтэй хэсгийг шалгуулахаар харьяа цагдаагийн байгууллагууд нь бол мэдээлсэн байна. За үүнээс гадна хамгийн одоо хүүхдийн эрхийг сэргээхтэй холбогдсон хамгийн эерэг үр дүн юу байсан бэ гэхээр шийдвэр гүйцэтгэгч нар маань нийт 1.6 тэрбум төгрөгийг төлбөр төлөгч нараас гаргуулж 2190 төлбөр авахч нарт олгуулж хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн ийм одоо эерэг үр дүн судалгааны маань одоо хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний хүрээнд бол гарсан байж байгаа. За мөн нийслэлийн прокурорын газраас одоо зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан одоо бидний ярилцж байгаа энэ зөрчлийг дахин үйлдэгдэхгүй байх, энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх одоо зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний одоо төлөвлөгөөг боловсруулаад тухайн төлөвлөгөөг хийж гүйцэтгэхэд гарах зардлыг тооцоод нийслэлийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд бол хөргүүлсэн ийм байдалтай байна. За хүүхдийн тэтгэмжтэй холбоотой тэр дундаа тэтгэмжээ авч чадаагүй хүүхдийн эрх ашгийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан танд баярлалаа. Баярлалаа. Сонгон хайрган дүүргийн прокурорын газраас залилах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. 2025 оны эхний 8 сарын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үлдэгдсэн залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн ихтэй харьцуулахад 16 тэрбумаар өсжээ. Сонгон хайрган дүүргийн прокурорын газраас 2024 оны эхний 8 сарын байдлаар 1499 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол 2025 оны эхний 8 сарын байдлаар 2034 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 55.7% өссөн үзүүлэлттэй байна. За залилах гэмт хэрэг нь их хвшлэн захин орчинд үйлдэгдэж байгаа бөгөөд хуурамч хөрөнгө оруулалт, зээл тусламж гаргах, зээлийн эрх өсгөж өгөх, зээлийн эрх худалдаж авах, зэргээр одоо иргэдийн захин мэдээллийг хуурам эхэлж авах байдлаар иргэний мэдээллийг ашиглан гэхээр үлдэгдэж байна. За сонгон хайрган дүүргийн нутаг дэвсгэр нь хүн ам ихэр төвлөсөн газар бөгөөд намар цаг болж хичээл сургууль эхлэх болсондоо холбогдуулан түрээсийн залилах гэмт хэрэг өсгөн нэмэгдэх хандлагатай байна. За энэ гэмт хэрэг нь их хвчлэн захин орчинд хэд хэм дүнтэй байр түрээсэн гих зарын дагуу иргэд холбогдож урьдчилгаа шилжүүлэх байдлаар үлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн бусдад хуурдахгүй байж захин орчинд байршуулсан мэдээллийн үн зөв эсхийг нэгтлэн шалгаж аль биесны их сурвалжаас мэдээлэл олж авах, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх зэргээр залилах гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сонгон хайрган дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Судалгааны хүрээнд тус дүүргийн цагдаагийн газар, экологийн цагдаагийн алба, нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарыг оролцуулан хилцүүлэг зохион байгуулж, дээрх төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авсны үр дүнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сонгон хайрган дүүргийн нутаг дэвсгэрт буурчээ. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологт 2023 онд 524 сая, 2024 онд 1.6 тэрбум, 2025 оны 1-р улиралд 26 сая төгрөгийн хохирол учирсан байна. За сонгон хайрган дүүргийн прокурорын газраас эрүүгийн цэцгэн ангийн 24-р бүлэг заасан байгаль орчны хүрээлэн ба орчны эсрэг гэмт хэргийг 2023, 24, 25 оны 8 сарын байдлаар судалсан. 23 оны байдлаар нийтдээ 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, 24 оны байдлаар 27 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, 25 оны 8 сарын байдлаар 8 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг их хвчлэн үйлдэж байгаа нөхцөл байдлыг аваад үзэхээр хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ан агнах зэрэг ийм гэмт хэрэгэд их хвчлэн бүртгэгдэж, шалгагдж байгаа. За сонгон хайрган дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа хэрэг их хвчлэн сонгон хайрган дүүргийн 32 дугаар хорын нутаг дэвсгэр,
За имэйлтийн шалган нэвтрүүлэх постн дээр орон нутагт үлдэгдэж одоо тээвэрлэгдэж замаар орж ирж гэмтгэргийг одоо тэнд таслан зогсоож илрүүлж холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж арга хэмжээ авч ажиллаж байна. Цонгийн нархан дүүргийн прокурорын газраас бид энэ төрлийн гэмтгэргийг бууруулах, за авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2 жил дараалан холбогдох одоо хууль хяналтын болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ төрлийн гэмтгэрийг сүүлийн 3 жилийн байдлаар одоо буурсан эрг үзүүлэлттэй за энэ төрлөд холбогдож байгаа урсан сэргийлэх ажил бол үр дүнгээ өгж байна гэж ингэж үзэж байна. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгээс нэн ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэр жирэг рүү үнэгэн сүүлхээ литер хуш модны самар хонин арц зэрэг ургамлыг түүж бэлтгэх гэмт хэрэг зөнхлөн үлдэгддэг. Тодорхойлбол хуш модны самар үридийг зохих зөвшөөрлгүйгээр бэлтгэж худалдан борлуулж гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол гарч байна. Эрүүгийн хуулийн 24-ийн 8 дугаар зүйл байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх зохих зөвшөөрлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлсэн, боловсруулсан бол 5401-ээс 27000 мэгчтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дахь хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулахаар хуульчилсан байдаг. Прокурорын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43-ийн 4 дахь хэсэгт Улсын ерхий прокурорын газрын дэргэд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт судалгааны нэгж байна гэж заасны дагуу Улсын ерхий прокурорын 2022 оны А48 дугаар тушаалаар Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнг шинжилэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн 1973 онд анх байгуулагдсан бөгөөд гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн сургалтын төв зэрэг нэртэй байжээ. Тус хүрээлэн сургалтыг зохион байгуулахдаа прокурорын сургалт, прокурорын туслах ажилтны сургалт, захиргааны албаны ажилтны сургалт, зэрэг сургалтуудад одоо ангилан төрөлжүүлэн сургалтыг зохион байгуулдаг. За энэ нь бол прокурор ажилтны эрэлт хэрэгцээнд тааруулж судалгаатай энэ сургалтуудыг зохион байгуулдаг гэж ойлгож болно. За эдгээр сургалтуудыг зохион байгуулахдаа дотоодын нөөц бололцоог ашиглахаас гадна гадаадын байгууллага, ижил төстэй байгууллагууд, эрдэмтэн судлаач, прокурортой хамтран ажиллаж сургалтуудыг зохион байгуулж байна. За 2025 он гарснаас хойш бол холбооны бүгд найрамдаг Герман улсын хаан сайдлын сангийн Монгол төлөөлөгчийн газартай хамтарч цахим гэмт хэрэг шалгаж шийдвэрлэх сэдв сургалтыг зохион байгуулсан байгаа. За гадаадын байгууллагатай хамтарсан нэг онцлог ажил бол энэ Азийн сантай хамтран залуу прокурорыг чадахжуулах энэ менторшип хөтөлбөрийг боловсруулж 2022-23 онуудад сургалтыг зохион байгуулсан байгаа. За тус сургалтыг уламжлалт болон зохион байгуулж мөн 2025 онд зохион байгуулахаар бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн нь Азийн сан, Азийн хөгжлийн банк, олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, КОИКА олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Amnesty International, Ханс зайдлын сангийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Францын магистрантын үндэсний сургууль зэрэг 20 орчим байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн дотоод хэргийн их сургуультай хамтран хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдыг оролцуулан захимд гэмт хэргийн криминологийн чиг хандлах сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж захим хэрэгсэл ашиглан үлдэж буй гэмт хэргийн эрүүгийн эрх зүй, төлөв байдал, урьдчилан сэргийлэх арга зүйг тодорхойлж эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаанч санал дүгнэлтийг сонсож зөвлөмж гаргасан байна. Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг чиг үүрэг бол прокурорын байгууллагад оюутан дадлagч үйл ажиллагааг зохион байгуулах ажил юм. За тус ажил нь бол Улсын ерхий прокурорын 2022 оны А48 дугаар тушаалаар батлагдсан
прокурорын байгууллагад оюутан дадлгажих журмаар зохицуулагддаг байгаа. За прокурорын байгууллагад оюутан дадлгажуулах ажлын хүрээнд 2023-24 онуудад нийт одоо 24 ихтэй сургуулиудаас ирүүлсэн оюутан дадлгажих тухай хүсэлтийн дагуу 800 гаруй оюутнуудыг одоо аймаг, нийслэлийн дүүргийн, тээврийн прокурорын газруудад хуваарлж дадлгажуулсан байна. Тус хүрээлэнгийн прокурорууд прокурорын байгууллагад дадлага хийсэн оюутны дадлагын тайлан хамгаалтын комиссийн бүрэлдэхүүнд орж үнэлэлт дүгнэлт өгч ажиллагаа. Мөн дадлагаа сайн хийсэн прокурорын байгууллагын хүний нөөцөд тавигдах шаардлагыг хангаж буй оюутан залуусыг байгууллагын хүний нөөцөд бүртгэх талаар саналыг Улсын ерхий прокурорын газрын хэрэг хэрэглэх газарт хүргүүлэн ажилладаг байна. Мөн жил бүр ихтэй сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний уралдаан зохион байгуулж шилдэг илтгэлүүдийг хилцүүлэн илтгэлд дурдгдсан шин санаа зөвлөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ойртуулан хүргэх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжин гарав мишээс салбаруудад прокурорын байгууллагын мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв ажиллаж байна. Иргэн та нэгж прокурорын газарт биечлэн очихгүйгээр өөрт ойр байгаа мэдээлэл авалгааны төвөөр үйлчлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гомдол санал хүсэлтээ гаргах боломжтой юм а. За энэ цагийн үйлчлэгээ үзүүлэх гол зорилго нь юу гэхээр прокурорын байгууллагыг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд бас прокурорын зүгээс үзүүлэх үйлчлэгийг ойртуулахын зорилготой ажилладаг. За энд ямар төрлийн үйлчлэгээ үзүүлдэг гэхээр одоо гэмтрийн талаарх юм уу, тийм гомдол мэдээлэл хүсэлтийг хүлээн авч тухайн прокурорын газар руу бид нэр одоо шилжүүлж өгдөг. Дараа нь эрүүгийн байцааллын ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдол хүсэлтийг тухайн прокурорын газарт нь мөн хариалуулан шилжүүлж өгдөг. Юуны тухайн одоо хэргийн оролцогчоос тухайн хэрэгт хяналт тавьж байгаа одоо прокурортойгоо уулзъя гэсэн юм хүсэлт гаргуул тухайн прокурортой нь холбогдоод уулзалтын цаг бас товолж өгдөг ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бас нэг гол үйл ажиллагаа нь бол прокурорын байгууллагыг одоо олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах ийм зорилготой байгаа. Энэ Улаанбаатар хотод байгаа иргэд хөдөө орон нутгийн аймагуд руу бас нэг аймгийн прокурор юм уу газар руу гомдол хүсэлт явуулах хэрэгтэй. Өөрсдөө тэр болгон яваад очих боломжгүй үед бол манай энэ нэг цэгийн хоёр газраар дамжуулаад тухайн гомдол хүсэлт юмаа бас бичгээр өгч болно. Тэрийг нь бид нар одоо тухайн аймаг орон нутг руу бас дамжуулж, цахимаар дамжуулж ингэж өгдөг байгаа. Мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв нь өргөдөл гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн явц байдлын талаар лавлгаа мэдээлэл өгөх, хариу мэдэгдэх хуудсыг гардуулах, эрүүгийн хэргийн тусгай архив, түүний салбар архиваас шүүхийн болон прокурорын шийдвэрийн хуулбар лавлгааг архивын ерхий газраас баталсан журмын дагуу олгох, прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон иргэн хуулийн этгээдээс хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурортой биечлэн уулзах тухай хүсэлтийг уламжилж, уулзалтын цаг товлох зэрэг үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мэдээлэл авалгааны төвүүдэд прокурорын байгууллагын ахмад прокурорууд гэрээтэй ажиллаж, иргэд олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэн ажилтгаараа онцлог юм а. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.